За сайн байцгаана уу. Chapteli podcast-ийн эхний дугаар эхэлж байна. Оны эхний дугаар. Яг өмнө нь бид хоёр бас нэг хийх гэж оролдож исэн нэг 2-3 дугаар гарч илээ. Тийм тэн дээр зүгээр нэг үдсэн юмнуудаа ингээ яриад явжсэн. Гэхдээ тэрийг бол баг YouTube-ээс хайт хийцэн байгаа. Private болгоцсон байгаа. Тэгээд яг шинээр эхэлж байгаа podcast байна. Тэгээд энэ подкастер болохоор ерөөдөө бид хоёр яг нэг 2-7 хоногтоо нэг дугаар гарна. Тэгээд подкаст нь яаж явах вэ гэхээр тодорхой нэг сэдв барьж аваад тэгээд тэр сэдвэрээ ингээ хоорондоо ярилцаад нэг урт байхгүй нэг цагийн дотор амжуулаад тиймэрхүү подкаст хийж бодож байгаа. Тэгээд манай Aruka буюу Fish comeback-ийн ирэн ирсэн байна. Орсорг алга болсон байж байгаа. Юу байна? Нам. За тэгээд TMK би байна. За тэгээд энэ удаагийн дугаар дээр болохоор бид хоёр яг өөрсдийнхөө favorite яг дуртай гэсэн 5 аниме цоврал completed сонгосон байгаа. Гэхдээ яг нөгөө ongoing биш completed гэж сонгосон байгаа. Тэгээд ямар ч 5-5-ыг ярина. Тэгээд тэр 5-аас гадна бас тэр 5-даа орч чадаагүй өөр бас зарим нэг анимег ярьж магадгүй бахтай. Гэхдээ яг бид хоёрын нөгөө сонгосон 5-ууд нь болохоор 2000 оноос хойшоо тийм зурлууд байгаа. Яагаад гэвэл бас 90-ад оны бас амар мундаг зурлууд байдаг. Тэгээд сонгоход маш хүндрэлтэй. Тэгээд яагаад гэвэл зөвхөн 5-ыг сонгож байгаа учраас амар хүндрэлтэй байсан учраас 2000 оноос хойшоо гэж юу н сонгосон байгаа. За тэгээд Aruka-с эхлэх үү? Fish. Чамайг юу нэг ялангаар нөх үү? Fish хүү Aruka хүү? Fish. За Fish-с эхлэе. Fish хүү. Тэгээд бид хоёр сая нөгөө нэг уулзаад өөрөөсдийнхөө 5-ыг ямар ч хэсэн сонсцсон байгаа. Тэгээд 3 давхсаж илээ, 2 зурж илээ. Тэгээд ямар ч хэсэн зурж байгаа хоёроос эхлээд ярив. За чинийх юу вэ? Steins Gate. За тэгээд ерөнхийдөө бол ягаад favorite вэ гэхээр яг нэг жоохон нэг time travel science fiction юм сонирхдаг да. Яг тэр талаас нь сонгогдсон байгаа. Тэнгүүтээ яг энэ дээр яг хидэн нэг тийм нэг цаг хугацааны аяллаа нэг тиймэрхүү онлоод үнэтрээ тэнгүүтээ бас нэг тоглоомнууд энэ бол novel leader-ын бол яг тоглож уншиж байгаагүй. Гэхдээ яг анименийн хувьд бол яг ерөнхийдөө бол таалагдсан болохоор сонгогдсон байгаа. Тэгээд яг үзээд явж байхад бол ерөнхийдөө нэг тийм нэг fixed timeline тэнгүүтээ бас өөр бас үнэтрээ өнөөдөр тийм бичлэг манай Chapteli дээр байгаа штэ. Яг үндсэн 3 time travel theory. Яг нэг science fiction кинонууд яг баримталдаг үндсэн 3 теори. За тэгээд нөө Steins Gate ч бас айгуу тийм философийн айгуу их юмтай гэдэг юм байл шүү дээ. Би бол ерөөс үзэж байгаагүй. Эхний ангийн эхлүүлээд тэгээд ерөөс нэг онц санагдаагүй. Тэгээд би ерөөс үзэж байгаагүй. Би чи яг эхний 12 ангийн яг үзчих юм бол яг цаашаа ороод явчихдаг байхгүй. Тэнгүүтээ тэрэн дээр одоо нэг юм болохоор одоо кинонууд юунууд дээр бол одоо ингээд юу гэдэг цаг хугацааны аялал гэхээр л нэг төхөөрөмж ашиглаад ингээд бүтэн биеэр аялдаг шүү дээ. Steins Gate дээр бол яг тийм юм байгаа ч гэсэн яг гол дөрүүдийн баримт нэг юу time machine нэг тийм пэйж байдаг. Тэнгүүтээ яг тэд нар болохоор яг олон удаагийн туршилтын үр дүнд яг тийм нэг юу биеэрээ ингээд time travel хийж чадахгүй ч гэсэн яг өөрийнхөө нэг одоо нэг тархиндах мэдээлэл ингээд юу дамжууд тархиндах юу юм бэ одоо мэдээлэл санамжаа ингээд цаг хугацаагаар аялуулдаг болсон гэх юм уу. Тэнгүүтээ тэрүүгээрээ ингээд юу одоо үе өөрчлөө яваад байдаг. Тэнгүүтээ энэ дээрээс нь ингээд fixed timeline үсээ явчихдаг. Тэнгүүт тэрэн дээрээс нэг юу бодит амьдрал дээр байдаг нэг юу өөрийгөө нэг одоо юунууд эдэж блогууд эдэж нийтлэл мэдлэгчтэй янз бүрийн сайтууд тэднэр дээр 2000-ад оны хэр лөө яг тийм John Titor гэдэг нэг хүн өөрийгөө нэг цаг ирээдүгээс ирсэн нэтрээгээ тиймэрхүү янз бүрийн нийтлэл мэдлэг бичдэг байсан. Тэнгүүтээ цаг хугацааны онолмол бичдэг. Тэнгүүт тэрийг бас оруулж гисэн. Тэнгүүтээ тэрнээс гадна одоо яг тэр хүний одоо манай эдийн ингээд гаргаж байгаа шийдвэрүүдээс хамаарат өнгөрсөн үеийн өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрнээс нь хамаарат бас ирээдүйн өөрчлөгдөд. Тэгсэн чинь тэрнээс нь бас хамаарат нэг тэр John Titor гэдэг хүнийх нь битсэн таамаглал онлоод нь өөрчлөгдөж авчдаг. Тэнгүүт ингээд яг яагаад энэ ингээд энэ ч гэдэг юм уу те. Тэнгүүт энийг нэг тоохгүйгээр
нэг гол дүрийн хоёр маань яг нэг өөрсдийнх нь цаг хугацааны машинаа бүтээх зорилгоор явж байгаа. Тэнгүүтээ сүулт нь амар complicated юм байна. Би ярихаар яг чаг спойлж гадна. Гэтэ яг спойлергүй яхийг хичээгдсэн бас ганц нэг спойлер явах байх тийм болохоор бас боломжтой сонсорой гэж. Тэнгүүтээ төгсгөлийн анги нь жоохон complicated болсон. Яг өмнө нь гараад байсан яг өмнө нь ингээд ярьжсэн бүх онлоодаа яг төгсгөлийн анги дээр энэ хийжсэн үйлүүдээ яг төгсгөлийн анги дээр ингээд үүсгэждэг. Яг нэг манай гол дүр яг биеэрээ аялдаг байхгүй. Яг тэрэн дээр аваачаад яг тэр өмнө ярьжсэн бүх нэг онл тэмүүт өөртөө хийсэн аялал тэргээ бүгд нэг үүсгэждэг. Тэр нь жоохон алдаатай санагдчихсэн. Гэтэ сая сүүлд нэг дахиад нэг тийм нэг time travel-ийн нэг тийм нэг теоремаар харж байсан байхгүй. Тэгж яах яг өөрийгөө буруу бодчихсан ойлгосон. Тэр бол байж болохоор юм байсан байлээ. Тэгээд энийг далимдуулаад хэрэлдээд маргалтаад тэгээд нэг дислээд ялаад тэгээд мөрийн авсан хүмүүстэй тэр юм буцааж игнөө та нарын зүг байсан байлээ. За. Штайнсгейт чинь тэгээд бүр яг анх сэтвсэн юм новел юм уу эсвэл тоглоом юм уу? Видео тоглоом. Бүр анхнаасаа видео тоглоом юм уу те? Тэнгүүтээ тэрнээсээ гадна нэг новелууд гараад тэнгүүтээ дараа нь 2000 тэр нэг өөр нэг сизон болсон. Тэр нь prequel юм байл шүү дээ. Бүр өмнөх үйл явдал гэж ойлгосон. Яг prequel биш. Яг prequel. Би нэр нэг аль ангийн хооронд үйл явдал мөдлөлээ. Тэнгүүн бас нэг асуудалтай байт юм л шүү дээ. Яг тэр нөхтэй. Тийм. Тэгээд тэр юу сонсч ирсэн юм байна. Тийм. Тэнгүүтээ оваанууд нь болохоор яг нэг юу бусад дөрүүдийнхээ нэг юунуудаар явцдаг. Тэр нэг гол дүрийдтэй яаж холбогдож байгаа нэтрэ ч юм уу тэнгүүтээ цаг хугацааны аялал тэрнээс нь үүссэн үр дагавар гээд оваанууд нь яг тэрийг харуулж авчдаг. Тэгээд новел мовлаасаа сэтгүүлчдэг болохоор амар сонирхолтой. Тэгээд яг ер нь бол яг ухаж үзэх юм бол яг яагаад ингэж нэнэдэг бүх задрааг нь харах юм бол ингэж жоохон тархинд бүүм хийдэг. Яг тэр түрүүний ойлгийнхны хин дээрсэн философик юм ч байгаа. Тэнгүүтээ нэг юу энэ шинжлэх ухааны талаас юмнууд байгаа. Тийм болохоор аягүй сонирхолтой. Ер нь бол сурал болгоно нэг тийм нэг өөр биш хоёр сурал нь хоёулаа нэг өөр зохиолоор явна. Тэнгүүд оваанууд нь бас нэг өөр зохиолоор явна. Тийм болохоор яг ойлгож үзэхгүй бол жоохон complicated. Би тэгтээ ер нь үзэн гэж бодож байгаа. Үзсэн дээр. Тэгтээ би яг нэг тэр ихний ангийг үзэл цааш төгслөнгөр дөрөв юм аа. За чиний за миний сонгосноос за хэлж ярих нь Tengen Toppa Gurren Lagann юм байна. Ер нь миний яг сонгосон сонгоод бас орж чадаагүй нүдээс айгүйх бас science fiction тэгээ бас тийм mecha тийм төрлийн аниме айгүйх байгаад илээ. Би жуугаас л тийм шүү дээ. Чиний Gundam-ийн фигурээс харахад угаасаа л тийм шүү дээ. Яг жоохон тийм сонирхолтой байж магадгүй. Гэтэ би Gundam чинь бас тийм Gundam ч амар олон зурвал олон спин-офф амар олон юутай шүү дээ. Би бүгдийг нь бол үзэж байгаагүй шүү дээ. Би бол за ямар ч гэсэн яг оригинал нь бол үзчихсэн амар гоё. Нилээн политикл тий. Юм Gundam бол авчтай. За ямар ч гэсэн Tengen Toppa Gurren Lagann байна. 2000 оны 2010-аас 10 оноос өмнө гарч ирсэн баг тий. Би тгий санаад байна. 7 онд гарч ирлээ. За 6-7 онд гарсан. Лээ нүү 10-аад оны ихэр. Гү 10 оноос өмнө гарч ирсэн байхгүй. Тэгээд энэ цуврал болохоор яг тийм mecha science fiction сурлуудаас юугаар онцлогтой вэ гэхээр одоо шудраг ёс эрхчлөө гэдэг юм амар одоо яг core яг үндсэн философи нь болохоор яг тийм ер нь гол нь яг эрхчлөө гэдэг юм амар харуулсан. Тэнгүүтээ ер нь бол яг анимегийн зураглал анимашн бол угаасаа ярих юмгүй бүр зураглалын хувьд бол ярих. Үнэхээр тасархай. Тэгээд тэгсэн ирнэ яг одоо тэр mecha роботууд нь бас нэг тийм үнэхээр гоё загвартай гэвэл бас үгүй заяа. Надад бол яг үнэхээр хамгийн гоё загвартай роботуудтай тийм mecha аниме гэх юм бол ер нь Gundam-ийнх. Тий. Тэнгүүтээ энэ дөр болохоор нэг тийм сон инээдтэй том толгойтой жижигэн гар хөлтэй mecha байдаг ч юм уу тий. Тийм тэгсэн ирнэ одоо тэр акшн тулаанууд зураглууд нь бол тэрийгэ зүгээр ингээд аваад гарцсан гэх юм уу. Тэгээд хамгийн гол нь энэ зурлын бас онцлог гэх юм бол нөө амар хэтрүүлэгтэй байхгүй ер нь бол үнэхээр хэтрүүлэгтэй бүр ингээд тэр сүлийн тулаан бол бүр зүгээр ингээд тийм галаа залж ийсэн тий. Чи үзээр ямар ч байсан би ч юмд үзээрэй гэж зөвлөлээ тий. Үзчихсэн хүмүүс нь бол бас мэдж байгаа. Тэр хэтрүүлгүүд нь амар таалагддаг ер нь
үйл явдлынхаа хувьд ч тэр айгүй хэтрүүлэг гардаг, тулааны хувьд ч амар хэтрүүлэг гардаг. Ингээд анимашны зураглал нь ч амар хэтрүүлэгтэй, ингээд зураглал нэг бол амар ингээд нэг юм сарацсан юм шиг хэтрүүлэгтэй зураглал болж байгаа тийм. Дэмэргүй өнөч амар гоё харагдсан. Тийм амар гоё. Тийм байгаа. Тэг ер нь бол яг үндсэн философи нь л надад амар гоё таалагддаг яг тийм эргчлөө шударгаас тэнгуүтээ бас нэг тийм эргэжтэйчүүдийн нэг тийм ахан дүүсэн юм уу гэж бас байдсан шүү дээ. Тэр мэрийг бас айгүй гоё харуулдаг. Нэг brothers of brother. Ер нь бол bromance тийм бас айгүй гоё харуулдаг. Тэгээ жоохон комеди бас байт юм лээ. Нэлээд комеди тийм. Яг би нэг хэлт нэг комеди хэсгүүдийг харсан ч яг тийм юу тэдэнд ингээд нэг амар гоё чимээж амар гоё болгосон юм шиг санагдчихсэн. Ерөөсөө өөд тахгүй ингээд бүр амар хурдан фейстэй ингээд тав байл үйл явдлууд наараас ингээд явж. Ер нь бол өстө өөд тахгүй те. Бараг нэг шөнийн бин ч нэрэ. Хэдэн гэдэг 20 хэд үлээ. 24 билүү. Би бас санахгүй, би бас амар олон жилийн өмнө үзсэн болохоор. Харамсалтай нь би ерөөсөө нэг л удаа үзчихсэн юм зурлыг. Тэгээ ер нь бол бас дахиж үзье гэж бодоол байгаа. Тийм байна. За чиний дараагийнх чинь. За Duel Monsters, Yu-Gi-Oh Duel Monsters. Of course. Of course. Тэ чи тэ. Yu-Gi-Oh орохгүй бол болохгүй. Тэ. Зөв амьдралын дэр чигээрээ Yu-Gi-Oh. За би бол ерөнхийдөө бол Duel Monsters-ыг баг 2 жил тутамдаа нэг удаа заавал нэг удаа нэг бүр үз дуусгадаг. Тэгмээ яг нэг дараагийн 2 spin-off зурлаа. Редод үзсэн гэсэн үг. 10 оноос хойш гоо гэхээр 5 болтой 5 үзсэн байгаа тий. Энэ дараагийн 2 spin-off зурлынаас яг жилдээ нэг юм 2-оос үзээ явдаг 2 жилдээ. Тэгээд за Yu-Gi-Oh spin-off нь бол одоо хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. Spin-off-ууд нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Тэгээд яг Duel Monsters-аа оруулах юм бол яг одоогийнх нь 7 дахь season spin-off. Саяхан нэг цуурлан дууссан шүү дээ. Тэрийг бүгд орсон. Антиж байгаа. Тэр бол chicken fail. Тэг хиндэ амар тийм нэг hopeтэй тэг ингээд. За одоо л яг нөө түрүү жил дуусны өмнө гарсан 2 spin-off зурлаа яг засаад гоё амар гоё болоод чимээд яг шинэ үеийн үеийг эхлүүлэх байлгүй дээ гэсэн чинь яг сүүлийн season бүр алайсан. Гэтэ өмнөх 2 spin-off бодвол гайг байсан. За тэгээд Duel Monsters-ийн хувьд гэх юм бол за эхлээд анх юу байсан юм аа. Тэр чинь эхлээд би картын тоглоом эхлээд нэг явдаг гэсэн нэг мессеж багт тий. 2000 оны хэр юу нь амар байсан шүү дээ. Тэнгүүтээ би яг тэр чинь яг одоо нэг Captain Fuse-ээр бол аним нь гардаг гэсэн. Тэнгүүтээ UBS-дээр гардаг шүү дээ. Аним нь гарахтаа бол тийм дээр гарч ирсэн. Бүтнээрээ гарч дууссан. UBS-дээр бас гарч сүүлд гарчсан дээ тэгтээ. UBS дээр арай сүүлд гарч ирсэн юм аа. Би үзчихсэн юм аа. Тэгвэл гарч ирсэн байгаа. Тэр нь яг бүр анх гарч ирснийхаа дараа байхгүй. Нэлийн сүүлд гарч ирсэн. За Нёрсон би нэг Captain Fuse-ээр нэг юу гадаад нэг суугаад дээ шүү. Бид нар дээр гардаг байх нэг Японоор нь үзчихсэн. Тэгээд яг юу ч ойлгохгүй юм болохоор ингээд нэг үйл явдлын нараа за ингээд одоо байлт чинь аа гэж хардаг гэсэн. Тэгсэн чинь дараа нэг картын тоглоом нь ороод ирсэн. Тэгсэн чинь яг ингээд зургийн амар таалагдаад ерөнхийдөө бол нэг зураг зурх сэтлийг анх төрүүлсэн тоглоом. Өмнө зүгээр ингээд яг нэг Spider-Man ч юм уу эсвэл Batman амар зураал явдаг гэсэн мөлий картных нь артуудын харангуйтай амар гоё детальны зурагтай. Тэнгүүт нэг ингээд за энийг энэ шиг ингээд зурдаг болъё гэж зурж байгаа. Тэгээд яг хүүхдүүд тоглож эхэлж исэн да. Тэнгүүт нэг ингээд тоглолт сурыг гэж одоо тэгсэн чи яг нэг мессеж нэг нисэгдэг нэг бол нэг цагтдаг. Эсвэл нэг атак дефенсийн юугаар илүү бага тооцдог гэсэн. Тэнгүүт нэг бол номголж байгаа нэг газар зөхөө тийш боосын авч байгаа. Тэнгүүт яг тэр нэг анимен үзсэн болохоор яг буруу санагдаа. Тэнгүүт яг сүүлд нь яг Монгол дээр яг орчуулгатай үзэж байгаа. Тим дээр орчуулгатай үзчихсэн. Тэгээд яг ерөнхийдөө бол дүмийн гайгүй ойлгодог болоод тэгсэн чинь ингээд тоглоомноос гадна бас нэг татсан юм болохоор тэрнэр одоо найз нөхөрлөл гэдгийг амар гоё харуулж өгдөг. Тэнгүүт одоо зорилгодоо үнэж явах тухай. Тэнгүүт одоо гол дүрийн Жоночи Юги 2 гэх юм бол амар сайн найзууд. Тэгсэн мөртлөө яг нэг адилхан нэг дуртай тоглоом дээр ингээ хоёулаа хоорондоо өрсөлддөг. Заавал нэгнийхээ даяар гарна. Заавал би чам ялны нэтрэг явдаг. Тэгсэрнээ тэр хоёрын хооронд амар гоё үнэж нөхөрлөл явдаг. Одоо ингээл нэг нь ингээл одоо нэг юу нэг тийм нэг дайсан байсан ингээ удирдаг дал нэг юу гэдэг чинь нэг тархиа угаалгаж удирдаг дээ штэ. Тэнгүүт нь ингээл нөгөөхөө ингээл аврах гал янз бүр болоод тэгээ явааддаг. Тэнгүүт одоо Кайба гэдэг дүр байна. Кайба бол хамгийн гоё дүр. Яг тэгэхээр одоо Касуге Такахаши гэдэг одоо Yu-Gi-Oh-гийн зохиолж байгаа шүү. Касуге Такахаши анх одоо бараг 10 жил мэлтэй нэг яг тэр үед нь одоо юу шүү Magic the Gathering гэдэг нэг картны тоглоом байдаг та. Steam дээр байдаг. $100 илүү үнэтэй. Яарсан тэрний яг тэр үед чинь
одоо энэ виртуал орчин тоглолтгүй одоо зүгээр ингээд яг Менси нэг шиддэг шиг гэхдээ яг нэг дөрмийнхээ дагуу ингэж тоглолтдог гэсэн. Тэгсэн чинь тэр нэг найз дээр очиод Касуги Такахашин найз дээр очиод мандаа энийг заагаад өгөөч гэсэн чинь нөгөөх нь тэгвэл чи над дээр 1000 карт цуглуулаа хүрээд тийм бол би чам зааж өгье гэсэн. Тэгэд манай хүн бол ерөнхийдөө л тэр үед готарсан юм байгаа. Тэгмэдээ яг сүулт нь яг мангака болоод бүтээлээ төрөж явж байхдаа яг Югиогийн анхны манга чинь нэг 20 хэдэн 40 50 хэдэн бүлэгтэй лөө. Ямарсан 7 chapterтай юу вэ? Волюм уу? Тэг волюмтай манга гэдэг. Тэгээд яг тэрэн дээр болохоор яг одоогийн нөгөө бидний тоглож байгаа Duel Monsters гэдэг одоо Югиогийн картны тоглоомыг хальт ингээд нэг 4-5 анги дээр л гаргатай. Тэнгүүтээ бус юм болохоор одоо нэг өөр бусад одоо нэг шал өөр тоглоом байдаг шүү дээ. Бүр нэлээд баг dark юм биш үү? Тийм. Тэнгүүтээ одоо хүмүүний чинь шууд алж маалдаг, зурвалдаг. Нэлээд dark. Тэнгүүтээ яг тэрэн дээрээ ингээд Кайбагаа оруулж гисэн. Нөгөө нэг найзгаа нөгөө нэг карт цуглуулаад тэр гэдэг найзгаа оруулж гисэн. Тэнгүүтээ яг тэр картны тоглоом ингээд 4-5 анги дээр гарсан ч гэсэн яг нөгөө манга явж явах дууссан. Тэгсэн чинь нөгөө уншигчд фэнүүд нь болохоор энийг үргэлжлүүлээч амар гоё юм байна. Зохиолоо энэ дээр үргэлжлүүлээч гэх. Тэнгүүд нь араас нь Duelist Kingdom гэх яг нөгөө нэг картны тоглоомороо дагнаад энэ Shonen Jump-аас картны тоглоомороо дагнаад явчих гээд. Тэгээ гаргачихсан. Тэнгүүд Kaiba-гийн дүр болохоор яг тэр нөгөө нэг найзыг нь харуулсан. Тэнгүүд бас нэг юм болохоор өөрийнх нь яг нэг тийм нэг тоглоомын дуртай заманга яг тэр нөгөө Kaiba дээр амар гаргаж гисэн. Yugi Kaiba 2 дээр. Тийм болохоор яг нөгөө хов хүний өөрийнхөө нөгөө нэг дотоод юм тэр хоёр дүр дээрээ гаргацсан. Тэгээд тэр хоёроо амар эсрэгцүүлж гоё нөгөө нэг юу chemical гэдэг чинь хоёр дүрийн нэг chemistry. Тийм chemistry. Тэрийг бүр амар гоё гаргаж гисэн тэрэн дээр. Тэгээд тийм болохоор нь ер нь энэ бол миний тоглоомны хувьд ч тэр анимений хувьд ч тэр яг бестүүдийн нэг. Би чамаас нэг юм асууя. Yu-Gi-Oh-гийн яг card game бусад ийм card game-үүдээс ер нь юугаар ялгаатай? За бусад card game-үүдээс юм бол ерөнхийдөө бол хараад тахад одоо ерөнхийдөө барууныхны одоо картны тоглоомууд тэнгууд манай Азийнхны ноён зүрийн картны тоглоомууд байна шүү дээ. Тэнгууд Yu-Gi-Oh яг тэднээс яг юугаараа ялгарч гарч ирээд байгаа юм гэхээр одоо бусад тоглоомнууд дээр бол одоо мана ашигладаг байхгүй карта дуутахын тулд. Одоо Hearthstone тий хамгийн нэг ойлонд нартай. Hearthstone тэрэн дээр одоо ингээ мана ашиглаж карт дууддаг. Тэнгүүд ямар нэг юм хэрэглэхийн тулд бас манагаа ашигладаг. Манаандаа баригдаж ингээ бүх юм хайдаг. Тэнгүүд ингээд ерөөд бол нэг жоохон баригдмал болчих жоохоо. Тэнгүүд Yu-Gi-Oh маань яг яагаад юугаар онцлог юм бэ гэхээр одоо левелээр ингэж левелээс намарч монструудаа дуудаж болдог. Тэнгүүд яг ингээд тэрнээсээ гадна картныхаа нэг эффект шүү ability. Тэр нь амар нэг янз бүрийн нэг одоо хоорондоо хосолдог ч юм уу нэг бол ингээ нэгийг эсэргүүцдэг. Одоо юун дээр Hearthstone дээр бол одоо нэг нэг magic card шиг ямар карт fuck-өөр тоглоом мартчих нэг нэмэлт юм гэж юм байдаг buff maf гэж юм байдаг. Тим картууд тэнгууд monster картууд ингээ хоёр төрөлтэй шүү. Тэнгууд Yu-Gi-Oh дээр болохоор одоо юм байдлаар нэг 6-7 төрлийн карт байхгүй бүгд ингээ ашиглах заавар нь биш нөө хэрэглэх нөхцөл нь өөр ч юм уу дуудах харгацлал нь өөр. Ингээрээ амар тийм динамик нарийн детальтай юм байна шүү дээ. Динамик тэнгууд яг үндсэн дүрмнээсээ гадна одоо картны өөрийнх нь нөө нэг эффектнээс хамаарч нөө дүрмэнд өөрчлөлт ордог. Тэнгууд энэ л болохоор тоглоомыг улам нөө динамик нөө нэг тийм эрчтэй ингээд өрсөлдөөнтэй болгож өгдөг. Тийм болохоор ерөнхийдөө бол Yu-Gi-Oh их тоглоорой. Тэнгууд Yu-Gi-Oh тоглохын бас нэг давуу тал нь нөө нэг юу одоо Азийн орнуудаас хэд Япон, Солонгос, Хятад, Тайван, Таиланд эдэргээд орнуудыг аль биесны хэрэгтэйгээр картууд аюулдаг. Тэнгүүд барууны орноос гэх юм бол одоо Герман, Франц, Итали, тэнгүүд Англи, Америк ч уусаал англи дээр явчих дээ. Америкийг би ихтэй олс хэд амир за политик юм болчихсон за. Америк тэнгүүтээ эднэр ингээд бүгд өөр өөр ингэсэн одоо барууны орныхан одоо түрүүний сүүлд нь хэлдэг нөгөө барууны орныхан бол TCG гэдэг trading card game гэдэг. Яг эрхийн авцсан тэнгүүтээ эднэр өөрсдөө дүрмэн дээрээ жоохон өөрчлөлт хийдэг. Картны лимитэн дээрээс өөрчлөлт хийдэг. Тэнгүүд Азийн орнууд болохоор OCG гэдэг бас өөр дүрмээр тоглодог. Тэр нь болохоор ингээд одоо тэгээ яг тийм үндсэн барьсан тийм одоо глобал дүрм юм тийм байдаг юм. Үндсэн глобал дүрм болохоор OCG-гээр явдаг. Тэнгүүтээ одоо яг дэлхийн авраг дээр бол тэрүүгээр явдаг. Тэнгүүтээ яг ерөнхийдөө одоо бүсийн авраг ч юм уу тийм хүмүүс дээр одоо барууных нь бол яг TCG-гээрээ Азийнхан болоо OCG-гээрээ явдаг. Тэнгүүт бас нэг даваа тал нь болохоор одоо ингээм амар олон юм олон улсууд нэг юу эрхийн авсан баа штэ. Тэгээ ингээ карта хөвлө гаргаж байгаа. Тэнгүүт энээсээ хамаарад ингээд улс олон ингээ өөр өөрийн хил дээр ингээ карта хөвлө гаргацдаг. Тэнгүүт одоо хэл сурах гэж байгаа хүн бол одоо яг тэрэн дээр ингээ
тухайн хэл дээр ингээд уншаад тоглох боломжтой болчих واخхой. Одоо чинь Konokado хийч юм уу те тэнгууд нэг одоо англи дээр Wendy's Cards самана даа. Чи нэг одоо сонсож байгаа хүмүүс Dark Magician-ы гоё Японд дуудлагын гоё нэг ярьдгаар ярьда. 아래와래요. 올해의最強の 勝負 블랙 마치상. Black Magician тий. 블랙 마치상. 몬스터 카드. энэ дээр нэг Японд оруулагчтай яг энэ хэсэг дээр аваад болдог. Нөгөөх төр болчихад. Англиар нэг юм бол I summon my dark magician. Сонссон биз дээ. Ийм л хүн шүү дээ. Донтолтын. Карт геймийнх нь нэг rule book лөө. Тий. Монголоор орчуулсан манай Арик өөрөө орчуулад бүр ингээ PDF болгосон байдаг шүү. 8 жил орчуулсан. Сонирхож байгаа юм байвал Ариктай холбогдоод аваарай. Яг ингээ орчуулаа явж байхад ингээ дүрмийн шинжлэгдээд нөө шинэ сургалт спин-офф гарангууд дүрмийн шинжлэгдээд картнуудын төрөл нэмэгдээд тэнгууд ингээ дахиад нөгөөхөө эхнээс нь орчуулад тэнгууд нөө Photoshop дээр ихлэ хийжсэн бол одоо нөө мэрэгчлэнээр төгссөн амар профессионал за профессионал гэж шүү. Тэгээ номоо дуусгасан. Одоо дахиад шинэ спин-офф зурлал гарах гэж байгаа болохоор тэрнээр дахиад дүрмийн шинжилнэ. Тэгээд дахиад PDF шинээр гаргана. Тэгээд тэр үед нь сургалттай өмөөл тэгээд татаж аваад уншаарай. Үнгөө. Тэгээд үнгөө бахны үнгөө ихэл дээр. За би чинь дараа Тимгийн дараа юу сонголоо. За. Ер нь бол амар яриа өрнөх бах гэж бодоод би Hunter x Hunter-ыг сонгосон. Яг нөө одоо дараа шинжилж хийсэн үйлдвэр нь. Хуучин үйлдвэр нь. Хуучин үйлдвэр бол яг нөө Chimera Arc-аас өмнөх үйл явдлаараа дуусчихдээ шүү дээ. Тэгээд бас нэлийн өөртөө бас зарим үйл явдлууд амарч нь өөр боддог шүү дээ. Мэн чинь яг харахад бол камерын навилч юм уу тэмүүдэд яг ганц хоёр хэсгүүдийн нас нөө шинжилж хийж байгаа. Тэрнгээр ганц хоёр хэсгүүдийн насаа өөр хэсэг оруулсан ч юм уу тиймэрхүү үйлчлэлээрээ. Тийм за жоохон өөр юм байна. Тэгээд Hunter x Hunter байгаа. Ер нь бол яг айгүй гоё зөв дистаралтай явсан шоуны яг зохиолтой гэж боддیں۔ Ер нь бол яг ингээ гол дүрийн дүр нь зоригтой тий. Тэнгүүтээ ингээ зорилгын төлөө ингээ шат ахиад нэг тийм adventure тулаад ингээ ерөнхийдөө бол амар гоё adventure зурлал гэж хэлж болно. Гол дүр нь өөрөө ингээ юу тэр нөө адал явдлын хавцад ингээ хөгжөөд явдаг тий. Тэнгүүт тэрэн дээр бас ингээ бас амар сонирхолтой ингээ ян зүрийн дүрүүд гарч ирдэг. Тэр хамгийн гол нь яг тэр одоо хаантруудын тэр ертөнц нь амар сонирхолтой. Яг тэр нь л надад илүү их таалагддаг гэх юм уу да. Одоо жишээ нь мэдгүй нэг өөр нэг дүрээр спин-офф цуврал гарвал гоё юм шиг тий. Одоо жишээ нь Zoldyck Family-ийн талаар бүр одоо жишээ нь өвөө нь штэ. Өвөөгийнхэн бүр залуугийн үйл явдал байдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар яг тэр ертөнцийн ингээд илүү гоё ингээд explore хийсэн тийм спин-оффод гарвал надад илүү гоё санагдаад байд. Яг нөө нэг юм байгаа л да. Нэг асуудал. Тэрэн дээр бол бит хоёр яг санал нэгтэйгээр ер нь бол зөвшөөрдөг тий. Яг тэр бол үнэхээр алдаа байсан, цувралын алдаа байсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь за яг юу гэх юм бол Chimera Arc. Тий. За яг тэр арк дээр амар тийм сонирхолтой бас ингээд гоё гоё хэсгүүд байдаг. Гэхдээ яг ерөнхий ингээд аркийнх нь ингээд яг бүгэлд нь харах юм бол нэлээд асуудалтай. За тэр асуудлуудын нэрээ за. Чиний хувьд хамгийн ихний асуудал юу вэ? Яг Chimera Arc-ийн ихний хэдэн анги дээр бол гайгүй байжсэн. Яг сүүл рүүгээ нэг ядаргаатай болоод ирсэн. Тэрний юу гэхээр одоо ингээл давхар narration. Тийм narration явж хахад араас нь дүрэн тэрийгэ хилээ явдаг. Тэгээд хилээд явж ийснаа давхар тэр нь үйл явдлаар гардаг. Тийм тэмүүтээ ингээд одоо narrator нь ингээд энэ үед гон ингэж бодож байлаа. Тэр үед ингээд битоо ингэж бодлоо. Тэгээд тэр ингээд бодож исэн чинь ингэж бодож илаа. Тэгсэн чинь битоо ингэж бодоод ингээд инглээ гэсэн чинь араас нь гон энэ одоо яг ингэх бах. Тэнгүүд ингээд энэтрэ гэсэн чинь араас нь битоо орчихснаа хаа ингэж байгаа тэгж байгаа. Нөө narrator-ийнхаа хэлсэн юм ингээд автаад илээвчдэг. Инээсээ болоод ингээд амар гоё явж исэн цувралыг амар сонжруулснаас гадна амар утгагүй бол хайцсан. Гэтэ ерөнхий үйл явдлаараа гоё ч гэсэн амар нэг тийм уршуу нэг тийм өөдртэй болгоцсон. Тэгээд narrator нь бүр баг энэ үед баг ингээ үйл явдлаараа гарч яхад нь гон ингээ болно эргэж байлаа. Баг тех нь олгүй. Юу н баг тэгдэж штэ тий. Тэнгүүтээ ингээд нөө хин хаан хин хоёр одоо нөө нэг хинбэст манаа нөө нэг хантруудын нөө нэг хин нэтэрөө тэр хоёрын тулаан дээр энэ хоёрын тулаан 5 минут үргэлжилсэн юм яаш.
Тэгсэн чинь ингээ нөгөө хоёр ингээ үйл явдлаа хийгээд тэгснэ ингээ энэ үед ингэж бодож байлаа. Ингээ дахиад нөгөө нэг ядаргаатай юм ингээ яваад бүр үзнээр байгаа юм амар залхаагаад тэгтээ үзэж дуусах. Чи хандрыг хэдүүд үзчихсэн? 2. Би бас 2 удаа үзсэн. Бүр үнэхээр тачлаатай. Яг тэр камера арк бүр үнэхээр гоё явдаг. Бүр үнэхээр төгс нэрэ баг төгс гэж хэлж болохоор яг гоо тэгтээ камера ант дээр одоо жишээ нь тэр нөгөө хаан нэтер хоёрын тулаан байна шүү дээ. Тэр тулаан бол амар сонирхолтой тулаан яг үнэндээ. Ер нь яг нэтер нөгөө нэг тэр нөгөө золдикийн үгэн чинь лээ тэр хоёр ингээд луутаа ирдэг тэр хэсэг мэс бүр амар кул штэ бүр ингээд амар гоё ингээд шин хүчнүүдийн ингээд дөрүүд нээгээл тий. Тэнгүүтээ ингээд давхар ингээд fuck мартчихлаа за. Ер нь амар гоё хэрнээ ерөнхий ингээд арк нь айгу асуудлаа давхар нэг асуудал нь юу вэ гэвэл дөрүүдийнх нь гаргаж байгаа шийдвэрүүд. Тий. За хамгийн том жишээ хэм бол нөгөө нэг хаан тэр төгсгөлд зүгээр тэр охиноос болоод тэр амар надад бүр үнэхээр буудагч тэр шийдвэр нь бүр харин тэр яг хоо тийм ч гэсэн гэтээ миний хувьд бол байж болох төгсгөл санагд. Яг тэр бол яа тэр хоёр чинь ингээд нөгөө нэг ярдгийнхаа дагуу явсараа байгаа дараа хамгийн гол нь юм баггүй одоо жишээ нь тэр хааны одоо тэр character development те тэр дүрийн бүр ингээд юу гэдвэл хөгжүүлэлтийг бүр баг камера ант арк эхлэхээс өмнө баг тавьсан шүү дээ. Одоо тэр нөгөө нэг хатан ант нь те тэр нь ингээл ягаал тэнгөөл тэгэл нэг хаан төрсөн хойно тэр хаан бүр ямар амар одоо юу гэдэг бүр ямар байж болох хамгийн муу дүрвэ гэдгийг ер нь бол ингээд бүр тодоос тод харуулчингуудаа тэнгуүтэ зүгээр нэг юм хөлөгт тоглоом тоглодог нэг охинтой уулзсангуудаа ингээд тэр надад бүр амар шин надад бол бид тэг санагдаад идэв. Давхар нөгөө нэг гоны нөгөө хөвөрлөө шүү дээ. Тэр хөвөрл яг үцгэд амар кайфтай ч гэсэн яг тэр хөвөрлийнх нь суурийг өөрчөд тавиагүй санагдаад идэв байхгүй юу? Тийм тэр бол тийм нэрээ тийм. Тийм ба. Зүгээр ингээд байжснаа гинт амар сэтгэл хөдлөлтөй автангуудаа бид ойлдсон шүү дээ бүр ингээ хаанаас илүү баг хүчтэй болцсон байна гэдэг шүү дээ. Ер нь бол тэр бол бас амар сонир шийдвэр ер нь бол гих мэдчлэн бас амар сонир шийдвэр байт юм аа надаа. Гэтэ ерөнхийдөө бол энэ цуврал ингээд хүлтэн арах юм бол бас тажиг амар гоё цуврал. Камера хантын дараа нөгөө нэг сонгуулийн юу бас амар гоё шүү дээ. Тэр бүр ёо. Тэр арах гоё шүү. Гэтэ нөгөө нэг тэр яг нөгөө нэг жиний нөгөө нэг хэсэг байна шүү дээ. Жин сонгуул болохоос өмнө сонгуул болохоор болгоод 12 жилдээ тийм хамгийн минь ингээд хийчээд тэнгүүтээ ингээд гараа авчдаг. Тэснэ тэрэн зүгээр ингээд төгсгөлд нь ингээд харуулсан чинь зөв өөрийгөө фан байлгах гэх. Тэр бүр амар твист тий. Зөв үзэж байгаа хүмүүс нь хүртэл тархитулсан байдаг тийм. Бүр ингээд харгуудаа вау. Яаж вэ? Тэнгүүтээ ингээ энэс харах юм бол жим бол ингээ ангууч болсон шалтгаан зүр ингээ яг нэг explore хийхдээ ертөнцийг таньж мэдэх хүмүүсийг таньж мэдэх ч юм уу те. Яг энийг нь амар гоё хараад. Ер нь бол яг бас ингээ яг тэр цуврал ер нь бол зохиолын яг тэр үндсэн ойлголтыг харах юм бол бас ингээ яг хүн ингээ төрөөд одоо тэр нөө яг амьдралынх нь тэр journey те тэрийг амар харуулт юм шиг санагдсан байхгүй. Ер нь бол тэн дунд ингээл хайр дурлал, найз нөхөрлөл одоо юу гэдэг дайсан те тэгэл ингээ унж босох үе гээл өчтөө өчнөө юм тэрийг бол ингэж харуулсан юм санагдаад байхгүй. Тийм. Тэнгүүтээ бас нэг чиний дөрөв хэлдгэр нэ спин офф цувралууд хийж болно гэдэг. Тийм. Би бүр яг тийм тэр ертөнцийг л бүр ингээ амар explore хиймэр санагдаад байна. Тийм. Яг манга нь үргэлжилж байгаа. Гэхдээ ер нь бол асуудалтай шүү дээ манга нь бол тийм биш. Яг тэр ертөнцийг одоо цаг үе нь бол хамаагүй шүү дээ. Заавал тэр гон үе байх албагүй, жин үе байх албагүй. Тэр ерөөс ямар ч хамаагүй. Аль ч цаг үед тэр ертөнцөө л амар гоо explore хийгээл аль нэг жижиг хэсгийг нь харуулаад. За тэр алуурчд нь юм байт юм байна. За хаантрууд нь юм байт юм байна тий. Тэнгүүд одоо ангууч чинь дотроо амар олон төрөлтэй. Бүгд өөр ингэсэн юугаараа сонирхсан төрлөөрөө явдаг. Амар их чөлөөтэй хүмүүс. Тэнгүүд бас тэрний өмнө нэг юу яагаад ангуучд гарч ирсэн, хизээ гарч ирсэн ч юм уу. Тэр нь ингээд яг тэр ертөнц ингээ улам судлах боломжийг амар олгодог. Данч тэгээд за тэр нь жоох. Гэхдээ ингээд хийвэл амар гоё сурлаад гарч болно. Амар гоё зохиол. Харин тий. Тийм байна. Ерөнхийдөө бол ертөнц нь л амар гоё тий. Тий. За дараагийн 3 дээр бол бит хоёр санал нэгтэйгээр ер нь бол давцсан байна. Альнаас нь хэлж ярих уу? Эндээс хэлж ярих уу?
Наадхыг чинь дараа нь ярьсан За тэгвэл энийг ярих уу? тий. За окей. За яг давхцсан зурл юу гэх юм бол Death Note. Death Note. Yes. За Death Note чамд яагаад таалагддаг вэ? Яагаад Death Note-ыг сонгосон бэ? За. Энд дээр одоо мен чинь ашиг сонирхлын бас нэг хоёр дахь шүү дээ нэг зөрчил. За би ихлээд нэг юм асууя. Team Kira юу team L үү? Кира. Яа за ашиг. Тэгээ цэвэрлэгийн хэрэгтэй байгаа нүнэ шүү дээ. Тийм. Бид нар одоо юу хоол идэхдээ хүртэл хоолныхоо зургийг яваад тавьчих. Танаас Кира хоёрын зөв. Танаас Kira хоёр ер нь ойлцсон байна тий. Тэ. Яг нэг ерөнхий философи найдлах юм бол тий. Одоо бид нар ингээ бүх юм амар хараад болчих байгаа ш. Тэнгүүд ингээ бид нар бас хараатаас гадна ингээ хүний ярих биш өөрийн ярих бусдын ярихээр зурчигдны тийм мэддэггүй ухаардгүй ч юм уу. Шудрагаас л гэсэн үг шүү дээ юм бол. Тэрийг ухаардгүй тэнгүүд тэрийг амар харуулсан. Тэнгүүд тэрнээс гадна одоо яг тэр нэг гол дүрийн хоёрын зурчил ч юм уу. Детектив талаасаа ч юм уу. Тийм энэс бол амар агуу. Детектив тэр плот твистүүд нь бол үнэхээр амар. Гэтэ яг бас нэг Hunter x Hunter шиг бас нэг асуудал байд юм аа. Тий. Яг нөгөө эл үхтэгээс хойшоогоо ер нь жоохон сул. Бас амар муу гэж хэлж болохгүй. Амар муу гэж хэлж болохгүй. Ер нь бол яг өнгөөсөө ер нь бас. Яг эл үхтгээс өмнөх ингээ юунаас бол нэлийн сул санагдаад Тийм. байд. Тэнгүүтээ одоо нэг юу гэдэг чинь нэг факт байгаа шүү дээ. Миний нэг бэлтгэж байгаа факт. Sorry. Тэрнэр чи бүр үдчихэж байгаа хүмүүсийн чихрүүн зүгээр. Тэрнэр ингээд Мелониар хоёр ингээ элийн хүүхд болгож гаргаж ирэх гэсэн гэдэг ч байгаа байхгүй. Тэнгүүт яг уу яг нэг элийг үхснээс хойших юм бол яг засагдаж болох байхгүй. Тэгэхээр хүүхд гэхэр тий хүүхд гэхэр жоохон тийм тэнгүүд яг ингээ болох гэж байгаа. Тэнгүүд яг тэгээд яг гарч ирдэг нь амар асуудалтай. Тэнгүүд манай үнийг бас яаж байгаа юм жаа асуудалтай байна. Тэг хамгийн гол гэхдээ Мелониар хоёрыг ээлээс нэлээд жоохон өөр болгосон бол надад гоё санагдаад байна. Түүнээс биш яг нэг ээл шиг ээл чи ер нь бол бас нэлээд л өрмөц штэ ер нь. Ниар бол баг л эли. Ниар бол бүр ер нь бол тийм яг л копи штэ ер нь. Яг Мело жоохон өөртэй арай арай өөр. Тийм. Тэгээд арай нэг ингээд акшн донд өөрийн биеэр явж очиж мочдөг ч юм уу арай жоохон тийм Ниар Бэтмен руу. Ниар жоохон санагдаад юм байна. Зөв элийн копи. Death Note яг чиний хэлсэн шиг нэг одоо миний ирэх гэдэг шиг ер нь бол яг энэ шудраг ус гэдэг юм амар харуулсан те. Яг Кирагийн ингээд үзэл санаа нь ингээд зөв юм шиг хэрнээ яг бас гаргаж байгаа үйлдэлүүд нь бас буруултаа ялцчихв. Одоо яг тааnuslахгүй да ер нь бол те ингээд санаа нь зөв хэрнээ яг тэрийг илэрхийлж байгаа үйлдэл нь айгу буруу те. Яг ихний ингээд цувралын ихний хэсэгт бол ингээд Кира яг ингээд манай тал юм шиг байдаг те. Тэнгүүтээ яг ингээд одоо тэр дүр ингээд бүр ингээд хувьсан гэх юм уу те. Хувьсаад сүулдэ бүр тийм сүулдэ бүр ингээд тэр үзэл санаандаа бүр хит автаад гэх юм уу те. Гидлэр тийм бүр эхлээд ерөөсөө тийм нэг гимтэй хүмүүстэй одоо гимт хэрэгтнүүд гизсэн мó сүулдэ зүгээр өөрт нь цаад болсон хүмүүсийг шууд утгадаг ч юм уу те. Тэр талаасаа ингээд тэр дүрийнх нь ингээд хувьслан надад бас амар гоё санагддаг. Ер нь бол Кирагийн дүр амар гоё. Яг ээлж гэсэн бас сонирхолтой л да. Ер нь бол хүмүүс яг ингээд угаасаа хоёр хуваагддээ шүү дээ. Нэг бол Кира, нэг бол Ээл гэдэг шүү дээ. Би бол ялч Кирагийн талд гэхдээ бурууг нь мэднэ. Давхар тэр дүрийнх нь хөгжүүлэлт надад маш их таалагддаг гэх юм уу. Тийм. Тэгээд Элийн талаас харах юм бол яг нэг тийм детектив талаас амар гоё дүр. Тийм. Одоо чинь нэг бүр чинь chapter манган дээр chapter хийдэг лээ ямарсан. Хойл мангагийн нэрсээ дуртахгүй яваад байгаа юм шүү дээ. За. Ярсан за Death Note бол миний анхны бүрэнгүүд дуусгасан манга. Тэгээд анимныхаа мэдгүй нэлийн сүүлээр. Тэгмэд яг Элийг яг ингээ харж байхад ингээд одоо тэр Кираг яг анх яаж тэр Японд байгааг энэ тэр хоттой байгааг энэ тэрдэг хэсэг. Тэр хэсэг бүр амар тий. Тэнгүүдээ дараа нь тэр ээлтэй уулзахад тэр нөгөө өөрийнх нь нөгөө характер нь бүр амар гой гаргаж өгдөг өөрийгөө. Тэгээ нэг тийм fan fact Арикагийн fact ааж өөрийн яг тэр нөгөө ээлт гарч ирэхдээ нэг ингээд нэг
санал дээр суугаад нэг үгээр тэрээс одог те. Яг тэр үед нэжээ яг Кирагийн хайна. Тэ. Тэгээ мэжээ гүрөндөө яг тэр нөө элийн суултаар сууцаа яг шоколад идээжсэн чи яг ээлтэй гарч вау. Тэгээ чи үсмэж үсгийзээ бас тэр үед азаргалаа шүү дээ. Яг нэг тиймэрхүү. Тэгэл вау наа чи хүн байд юм манган дээр. Тийм. Death Note манга бас амар те. Тэ. Манган бол. Манга бол чи one shot-ыг уншижсэн үү? Бүр анхны тэрийг уншиж байгаагүй. Нөгөө нэг балруултай юу? Тэрийг уншиж байгаагүй. Би яг анх тэрийг уншичаад яг мангааг нь. Сая сүүлд нөгөө нэг нэр one shot гарсан шүү дээ. Тэрийг уншсан уу? Би тэрийг нэг хальтггүй л гэж харсан. Тэгсэн чинь Трамп гараад бүр Дональд Трамп гарч мараад амар сайн. Би яг уншия гэж бодсон. Би яг гүйс уншаагүй. Тэрийг нэг уншия гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ бол. Мен чи ингээ ажил дээр ингээ сууж исэн чи манай co-worker нүдэн дээр уншаад мен чи ингээ дэлгэцнээс нуугцсан л та. Тэгсэн чи манай эргэж харснаа. Чивчээ аваад эргэж харснаа надад бүх юм яриад өгчтэй. Тэ би за. За. Чи намайг болон сонсож байгаа хүмүүсийг спойлдоход л чимээг байх хэрэгтэй. Би за баярлалаа. За тийм байна. Death Note төр өөр ярих юм үлдсэн үү? Тийм. Тэгээд Death Note-ийн бас гоё юм нөө уур амьсгал нь. Тэр нөө атмосфер нэг тийм нуар гэхэд бас хааш. Гэтэ нэг нуар талтай. Тэнгүүтээ нэг тийм яг нэг Японы нөгөө нэг бас нэг тийм юунуудыг оруулаад ирсэн. Тэр нь амар сонирхолтой. Тэнгүүтээ бас яг гүнзэн авч явдаг, ээлийг хүртэл авч явсан юм болохоор одоо манай хоёр гол дүр бол амар интеллиженстэй хоёр байгаа шүү дээ. Тэнгүүт тэр хоёрын тэр нөгөө нэг юу тэмцэл тэр тархины тулаан яг шатар нүүж байгаа юм шиг бүхүүлд нь яг шатар нүүж байгаа юм шиг явдаг. Өстой яг ингээл ээлжлээл нүгэд идэв шүү дээ өстой тий. Тэгэхээр яг нөгөө нэг зохиолчийнх нь бас одоо зохиол дээрээ амар ухаантай дүрийг гаргаж ирэхэд бол зохиолч нь өөрөө баг тэрнээс илүү ухаантай байгаа. Тэгэхээр тэр зохиолч бол үнэхээр мундаг те. Тийм. Тэнгүүдээ нөгөө нэг факт бааш нөө гол зохиолч зураач хоёр мангагаа хөвлөг төрөл нь ерөөсөө уулзж байгаагүй гэдэг. Тийм те. Тэр зохиолч хэн блэ? Зохиолч нь. Одоо дараа ярих ятас холбоотой штэ. Зурлалтай. Тийм. За газ Google дээрээ. Tsugumi Oba Takeshi Obata. Би нэрээ Death Note-ийн нэг манганыхан боксэд авах гэсэн чи уул нь дээр хэмдраа 70-д доллар болчихсон. Чи зургийг явуулж ирсэн. Тэрийг авмаа л гам да. За дараагийн цуврал бол Death Note-та бас хамааралтай. Юугаар хамааралтай вэ гэхээр зохиол зураач яриараа. Тэсэрнэ зураглан төстэй юм шиг нэ бас өөртэй. Тийм. Төстэй юм шиг нэ. За Антомын хувьд бол адилхан. Тийм байна. Антомын хувьд адилхан байхгүй. Тэнгүүд яг тэр нөө юу за Антомоор л яг адилхан юм. Тэгсэрнэ Death Note-ийн зохиолчоос бас ийм зохиол гарсан юм бас сонирхолтой. Тэрний юу гэх юм бол Bakuman. За Bakuman-ыг яагаад сонгосон бэ? Миний удаа. Миний мэрэгчлээ сонгохсан шалтгаан. Зөв амар том ингээд өмнө шийдсэн байсан гэсэн бүр ингээд тэрийг амар хурцлж гисэн шалтгаан. Чиний хувьд? Миний хувьд бас яг адилхан. Чи мангаг нь хэлж уншиж ирсэн үү? Анимег нь хэлж үзэж ирсэн үү? Би бол анимег нь хэлж үзсэн. Би ихлээр анимег нь үзчихсэн. Мангаг нь эхлэсэн. За 10 дугаар ангитай илүү. Төгсийн хомогч. Тийм 10 дугаар ангид баг үзчихсэн байна. Тэгэхэд season 2 нь эхэлчихсэн. Харин тийм баха. Тийм. Гэхдээ би season 2 нь гараагүй байхад нэг нь үзчихсэн. Тэр чинь тухайд Монсаб дээр гарсан байна. Тийм яг тэгвэл тийм байна. Би үзэж дуусчаад тэгээд 10 дугаар ангид илүү хэдгээр 10 дугаар ангид 10 муу 11. Мен ч яг төгсөхдөө үзчихсэн гэрээ яг. За тийм байна. Тэгвэл 10 дугаар ангид яг үзчихсэн. Би яг бүр бүх ангийн бинж хийсэн байхгүй. Тэгээд тэр үед угаасаа нөгөө нэг амар зурх дуртай, тиймэрхүү юм сонирхолтой. Тэнгүүтээ нөгөө Photoshop дээрээ сурган ажиллацнаа. Тэгээд нөгөө чиний коллекшнийг хараас гоё шүү. Тэнгүүт нөгөө яг нөгөө одоо яг Аркигийн фишинг хэлсэн шиг нөгөө мэрэгчлээ сонгоход амар чухал нөлөө үзүүлсэн гэх юм уу? Илүү нөгөө дурлуулж өгсөн. Тэр чи уул нь бол би анх нөгөө нэг энэ дээр бол нөгөө нэг ер нь бол мангакагийн тухай гарч байгаа шүү дээ. Тэнгүүд анх нөгөө яг манга биш зүгээр ерөнхийдөө комик ч юм уу манга айл юу ч хийж болно те. Тэр чи хэлээр явна гэж бодоод тэгээд жоохон судлаад тэгээд шүтээсийн тухайд бол үтэдээс байлээ шүү дээ. үтэдээсийн мангар хөгшин санагдсан. Одоо үтсээр нь явж байгаа сурж байгаа үеднүүд баялаа бүр мангар хөгшин санагдсан шүү дээ. График дизайн гэж байт юм байна те. Тэрэн дээр ингээ бас ингээ вакуум таблет дээр зурд юм байна гэж мэдчихэж байгаа л алт болно гэж болд юм. Тэрэн дээр ингээ вакуумны тэмцээн болд юм байна. Тэгвэл манга комикны анимашны тэмцээн болдог. Тэгж мэдэж байгаа. За би ийшээ л орох юм байна гэж ер нь бол хамгийн том шийдвэрийг
гарахад нөлөөсөн гэх юм уу? Тийм байна. Тэгээ бид хоёр нөгөө нэрээ сонирхуулахад бид хоёр яг нэг ингэж шүтэст сурч ирсэн шнэ. Тэгээд нэг багшнаар. Тийм байна. Тэгээд яг нөө за юу гэж хэлмээр юм бэ? Тэр нэг эрэгтэй хүний амар тийм нэг хүсэл мөрөөдөл, passion те хүсэл эрмэлзэл тэр юмыг бас амар харуулсан санагддаг юм нь бол. Тэнгүүдээ тэрэнд нь эмэгтэй хүн давхар бас ямар нөлөө үзүүлдэг үү те яаж тусал дэмждгийг эсэргээрээ бас яаж сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг ч юм уу те. Тэр талыг бас айгүй гоё харуулсан. Тэгээд угаасаа яалтчгүй нөгөө нэг амар сонирх тухайд гэл аним дүрмүр зураал эсвэл Batman зураал те. Тийм амар сонирхолтой байсан болохоор яалтчгүй бүр ингээд амар сэтгэл бууцсан. Тэгэл ерөөсөө тэгэл альт сизнийг үтсэн гэж бүр амар гоё санагдаад идэв. Ер нь бол манга ч гэсэн үнэхээр гоё. Манга гэсэн гоё тий. Гэхдээ яг мангааг харах юм бол илүү гоё детальны гоё харагддаг тий. Аниме бас жоох анимашн муутай шүү дээ ер нь. Тийм, ер нь бол жоох муутай. Зурланд зүгээр ирнэ. Анимашн айгүй муу шүү дээ ер нь. Тий. Тэгээд опенингууд нас гоё яа. Бүгд нэг ингээд нэг гоё. Тэгээд дөрүүд нь амар гоё тийм өөр характер тийм зоригтой өөр гэсэн характер юу вэ? Ер нь бол айгүй гоё сонирхолтой. Хэрэг үзэж гэхдээ ер нь бол ихэнх хүн л үзчихсэн л баг шүү дээ. Ер нь бол гүмбэл лээ. Тий, нэр гүмбэл. Месүгийнх нь л ерөнхийдөө бараг үзчихсэн юм шүү. Тухайд чинь Monsab, Fansubs тэгээд анимэстик юм аа гэж хэлж шүү дээ. Энэ гурав чинь л уралдаал хамаг тий хамаг гоё юм ингээд хувааж аваад хэлдэг байлаа шүү дээ. Тэгээд давхар Shuriken тийм манга орчилдаг тий. Мангас зэг юм гэж үсэсэн шүү дээ. Тийм байла. Тэнгүүтээ бас нэг гоё юм болохоор одоо нөгөө юу хүн мэрэгжилтэй дуртай зоригтой унжих юм бол яг юу хийж болдог. Тэнгүүтээ яаж амьдардаг. Давхар бас эрүүл мэнд ямар чухал вэ? Бас амар харуулдаг шүү дээ. Ер нь бол яг менеж одоогийн амьдралтай би чинь нэг 7 хоног гівтэртэй би ч гэсэн асуудалтай нураас асуулт. Ингээд ажилдаа ингээд хамаг юм зориулах юм бол юу төрдөг вэ гэдгийг одоо season 2 дээр шүү дээ. Имлэг твдэг. 3 эхлэл дээр бас гардаг шүү дээ. Тий. Тэгээд бас бие бодох хэрэгтэй гэдэг тэрүүгээр харуулж байгаа. Хүн ямар нэг юм дуртай байж болно бие болно бодох хэрэгтэй тэрийг харуулж байгаа. Гэхдээ ойлаа тэрийг харцсан мөртлөө одоо өвдөлөө гэж. Тийм. Тэгээ яг нэг тухайн үед угаасаа мэдгүй тэр нөө одоо тэр манга ертөнцтэй мангака хүмүүс яаж амьдэрдэг гэдэг талаар ч юм уу. Угаасаа ямар ч ойлголтгүй мэдгүй л байсан шүү дээ. Ер нь бол яг нэг тэмүүл тэр чинь бас education бол авчиж байгаа. Тийм Shuriken мэдэр дээр яг нэг зарим нэг мангакагийн талаар нэг артиклууд ордог байсан шүү дээ. Тэр санаж байна тий. Тэднийг бол нэг хальт харж ирсэн санагдаад байна. Тэгсэн мөртлөө яг тэр индустрид яг юу болдог тий. Ямар амар бид нар зүгээр ингээл бэлэн болсон бүтээгдэхүүн л уншаад идэг болохоос тэрний цаана ямар амар олон шат амжилттай тий. Хүмүүсийн хөдөлмөр явж гин гэдэг ч юм уу. Зарим хүмүүсийн бүр тэрнээс болоод амьдрал нь сүрж гин, зарим нь амар гоё болж гин тий. Тэрийг ингээд харахад бол үнэхээр сонирхолтой байсан. Гоё да үзэгд бол. Тэнгүүтээ за ер нь бол амьдрал гэдэг ийм л юм байд юм байна. Бараг ухаарл авч маваа. Чи чин хоёлаа чин 3 дахь курс анхыг танилцаад дотнож эхэлчихсэн тий. Тийм ба. Тийм 3. Гэтэ ер нь л мэддэг гэсэн ч юм уу. Тэсэн чи Авика ингээл фиш ингээл зурсан зураг багштай жисэн чи нөгөөт нь яг юугийн хурц зураглал тий. Одоо тэгсэн шал өөр зурагтай хүн болцсон тий. Тийм байлаа. Яаж ч нэг тиймэрхүү юм байсан мэс. Тэгээ хоёлаа чарах нэг жоох амар үзэн ятсан хейтинс харцаар арай жаа тий. Уул нь тийм биш байсан мо чи намайг тэгж бодоодсэн байлээ шүү дээ тий. Би гүчмөөс өөдөөс ингээд яг хичээл орж явах нэг баг болгочоод ингээд бүгд нэг ингээд за юугаар хийх вэ нөтрээ ямар зохиолоор анимашн хийгүүгээ ярьжсэн чи өөдөөс нэг амар нэг тийм нэг ингээд дүгэлд дуудаа. нүд нэг би чай харж байгаа шүү гэсэн харцаар харж бараа. Тэгж санагдсан юм шиг уул нь би зүгээр байсан юм. Тэгээ өөр тэр анимашн ч бас ходарсан да өөр гэдэг. Гэтэ яг анимашн дууссан чи хоёр лист багасаа. Гэтэ яг тэр яг тэр анги дундаас бол бас миний гайгүй гараас гарсан тэр манайх байсан шүү дээ. Яг манай тэр жагаад. За тэгээд одоо нэг үлдсэн байна тий. Хамгийн сүүлийнх. За хамгийн сүүлийнх. Тэрийг бол одоо сонсож байгаа хүмүүс баг мэдж байгаа илүү дээ. Гадарч байгаа илүү дээ. Зарим хүмүүс мэдж. Ягаад дурцсан баг ярьж байгаа илүү. Тэр утгаараа. Тийм байж маа. Тийм тэр юм бэ. Энэ бол Хаганы нөө Аркимес доо рэнкин жицсэн ши. Чи нөгөө бүдэн болгоор нэрсэн нөгөө нарратор нөдөн штэ. Тэрний болгоор нэрсэн. Full Metal Alchemist.
За Full Metal Alchemist Brotherhood нь. The Brotherhood нэг юу дундах нэг юу Eye Catcher дээр нэгдэж шүү дээ. Full Metal Alchemist гэдэг чинь таастаа. Full Metal Alchemist. За Full Metal Alchemist. За ер нь бол энэ мангак нь хэмлээ. Hiromu Arakawa. Тийм Hiromu Arakawa эмэгтэй хүнээс гарсан зохиол гэхэд бүр үнэхээр бүр тийм. Үнэхээр төгс зохиол баг мастерпис те. Төгс зохиол ямар байдгийг яг тийм өмнөх нэг тийм нэг зохиол бичдэг ч юм уу одоо яг тэр талаар явдаг ч юм уу эсвэл за ерөнхийдөө бол зохиол бичдэг эмэгтэйчүүдийг харж хахад дийлингийн романс ч юм уу нэтрэ гэдэг. Тэнгүүт яг нэг тийм нэг өөр гой гой чиглэлээр яг байдаг л да шуунан чиглэлээр ч гэсэн хийдэг эмэгтэй мангага байдаг. Тийм тэнгүүт кинод манганаас гадна одоо ном зохиолууд ч юм уу те. Тэрнэр дээр ч гэсэн яг нэг эмэгтэй хүн бол ихвчлэн романс яг болцоо бичдэг. Нэг тийм нэг болох янз бүр. Янз бурлах. Яг нэг амар амжилтанд хүрдэг нь л одоо тиймэрхүү драма романс ч гэдэг юм тиймэрхүү байж магадгүй. Тиймэрхүү байж магадгүй. Тийм. Тэгээд одоо жишээ нь юм шүү дээ. Agatha Christie ч юм уу. Тэр мөр шүү дээ. Яг нэг тийм нэг өөр байсан юм уу. Одоо за Full Metal дээр бол одоо бүр за хайр дурлал, драма, романс байна. Comedy байна. Action байна. Action супер action байна. Тэнгүүдээ political issue байна. Амар том философи те бүр философийн асуудал байна. За өөр ч одоо юу байна? Тийм мека байна уу? Мека байгаа. Science, sci-fi гэж хэлж болно те. Sci-fi гэж хэлж болно. Fantasy юм шиг байна. Supernatural, horror element. Тийм horror. Бүр ингээ бүх байж болох бүх элемент, бүх жанр ингээ нэг ингээд цувралд ингээд шингээсэн. Тийм. Тэр нь ингээд ерөөсө хоорондоо ингээд зөрчилдөж ингээд зодтолтоогүй. Үнэхээр гоё ингээд хүчлээгүй те. Үнэхээр яг ингээд яг flower яг аюу гоё болсон. Хамгийн гоёор харуулсан зохиол байгаа. Тэгээ давхар ерөнхийдөө бол манга 8. Тэнгүүтээ аниме одоо Brotherhood-ийн зураглал анимашн бас үнэхээр супер шүү дээ. Супер. Өөлөх юмгүй шүү дээ. Тэнгүүтээ тэр нэг юу өнгө дагсан лайн арт нь ярих юм байна. Тэгвэл яг нэг одоо мэдээж энэ цувралын хамгийн гол харуулж байгаа юм алхим те. Алхим гэдэг юм ер нь зааж. Тэр гацтай юм уу бүр алж байна. Алхим гэдэг юм одоо яг цувралынхаа гол үндсэн философиг одоо жижигхэн байдлаар ингээ илэрхийлж байгаа юм уу те. Яг жижиг юм шиг мөртлөө амар том элементийг харуулдаг. Тэнгүүд бас одоо бодит амьдрал дээр хэд алхимистууд алхимчид ч одоо зүгээр ингээд ахлах гаргаж авахгүй хүмүүс шүү дээ. Тэнгүүд одоо нэг чулуу яг алхимчдыг бас буруутгах болохгүй тэд нар ингээд ёо. Ер нь бол бараг одоогийн бүх хими элементийг нээсэн гэсэн үг шүү дээ ер нь бол тийм. Алхимчид гэж явж ирсэнээс одоогийн бүх бараг ихэнх хими элементийг нээсэн хүмүүс. Тэнгүүд тэд нар ингээд зүгээр ингээд химийн туршилт хийдэг гэсэн бол одоо фэнтези ертөнцид тэд нар юу хийж болох байсан бэ? Одоо яг тэдний үндсэн баримталтыг зарчмын хадаа тэд нар юу хийж болох байсан бэ гэдгийг ямар нэг юм бүтээхэд бол тодорхой хэмжээний золиос шаардлагатай. Тэнцүү хэмжээний золиос шаардлагатай. Тэнцүү тэрнээс илүү ч байж болно шүү дээ ер нь бол. Тий. Тэгээд яг анимагаа төгсгөлдөөс наадгаж манай хоёр батлах гэж явдаг шүү дээ. Тийм байгаа. Тэгээд тэрнээс гадна одоо надад бол амар хүн дээр туссан юм нь бол нөгөө Ишвалын дайн байсан. Тий. Дайн гэдэг юм ямар жижигхэн юмнаас эхлээд бүр ямар аимшигтай юм байж болдгоо гэдгийг бас амар харуулсан. Тийм тэнгууд тэрнээс болоод дайнаас болоод улс гүрнүүд мөхөж болно. Тий. Тэнгууд бас хагарч болно. Тэрнийг амар тодор харуулсан. Тэнгууд зүгээр ингээд хоёр гүрэн ч юм уу нэг жижигэн овог аймаг хоёр гүрэн хоёрын хооронд дайн болж байгаа ч гэсэн тэрнээс болоод хүмүүс яаж хохирдог вэ? Тий. Тэгээ яг одоо хоёлаа сая нэг 4 юу хэл аниме хэллээ шүү дээ. Ерөнхийдөө бол ингээ айл айлн дээр нь л хүн гарч байгаа шүү дээ. Энд дээр ч гэсэн хүн гарч байгаа тий. Хамгийн гол юм нь хүний амьдрал одоо амьдралын мөн чанар гэдэг ч юм уу тий. Энийг л ер нь бол амар харуулж байгаа юм шиг санагддаг. Ер нь бол одоо science fiction ч бай, fantasy ч бай, зүгээр энгийн драма ч бай тий. Хүний л амьдрал гарч байгаа шүү дээ тэрэн дээр. Тийм болохоор ер нь бол Full Metal дээр яг амьдрал, хүний амьдрал тэр амьдралын яг одоо мөн чанартай хүн ер нь яах гэж амьдраад байгаа гэдэг ч юм уу тий. Тэгмээ яг Brotherhood яг 63 дараа энэ нөө сүлд нь эд яд штэ. Нөө дүү эд алийг гаргаж ирэх гээд нөө хуургал хийдэж штэ. Энэ бол Full Metal Alchemist-ийн сүүлийн хуургал гээл. Ингээл яд штэ. Тэнгүүд яг тэрэн дээр нөө үнэнтэй нүр толдог да. Яг тэр хэсэг дээр яг тэр бүхэл бүтэн 60 хэдэн ангийн турш манга дээр бол 100 хэдээд өглөө.
Эдэн чаптерын турш мэдгүй. Яг юуг харуулах гэдээсэн бэ гэдгийг яг төгсгөлийн анги дээр бүр амар яг 63 дугаар анги дээр амар гоё харуулдаг. Тэр нь нэг үнэн гэдэг нөхөр нь хэлдэг дээ. Чи бүхэл бүтэн хүний биеийг эндээс гаргаж авахын тулд яг өөрийнхөө юуг золиослох юм бэ гэдэг дээ. Тэгсэн чинь нээд өөдөөс нь би бол нэг жижигхэн охин кимер олсон охиныг аварч чадахгүй. Тэнгүүтээ юу хүмүүст ч тусалж чаддгүй. Би зүгээр яа чиг. Тэрийг санаалчих юм. Би ингээ ахын надад байгаа ганц юм гэвэл надад алих юм л байна. Тэрнээс би бусдаар бол бус хүмүүстэй адилхан жирийн хүн. Яг энэ өгүүлбэрээр яг юу хэлж вэ гэхээр бид нар баянч байж болно, ядууч байж болно, бид нар яаж ч амьдарч болно, сайхан муухай. Тэгээ адилхан хүн гэдгийг яг ингээд яг тэр үнэн гэдэгтээ ингээд тулгарч яхтай хэлж байгаа. Тэнгүүтээ ингээд үнэн бас хэлдэг дээ. Нэг би бол та нарын хэлдгээр бурхан юу мó ийм аршгүй төгс аршгүй нэтрээ өөрөөр хэлбэл би бол чи гэдэг хэлдэг дээ. Яг анх уулзсан болгондоо тэгж хэлдэг дээ. Тэгж яхад яг сүулт нь яг нүүр толохтой яг тэрийг бүр яг жинээс яг тэр анги дээр харуулдаг байхгүй. Ингээд би бол надаа юу ч авахгүй жирийн л хүн. Би чамтай адилхан бүгдэндээ адилхан. Надаа байгаа юм энэ л би одоо дүүгээ аврахын тулд энэ хаалгаа залааслаа. Яг энэ өгүүлбэрээр яг хүний амьдралыг тэр чигтэн яг ингээд 62 ангийн турш манган дээр 100 хэдэн ангийн сүрийн тавьж байгаа шүү дээ. Тийм. Яг хамгийн төгсгөлд нь яг гол өгүүлбэр хэлж байгаа. Так гээл. Яг нүүрэн дээр ингээд тэрнээс өмнө хамгийн гол нь зүгээр байж байгаа гинт тэгээгүй шүү дээ. Ингээд сүрийн тавиал яваад байгаа шүү дээ. Энэ бол яг хүмүүст ингээ ойлголтын өгөөл те баг багаар өгөөл сүрийн тавиал яваад байгаа байхгүй. Тэнгуут одоо тэр нэг юу хин 12 дугаар анги дээр тэр шоу такер хин хоёр 12 биш 6 7 анги 7 дугаар анги дээр нэг юу амдиг ойш алхин шоу такер нөө охиноо ингээд тиймэрээ олгодог. Тэнгуут ингээ манай тэр бүр яг тэр бол зүгээр тэр чигт хоороор те. Тийм яг тэр хэсэг бол за тэр хэсгээс гадна өчнөө хоороор хэсэг байгаа. Тийм л дээ зүгээр яг тэр бүр ингээ хамгийн хүн тусдаг хоороо тэр бүр ингээ зүгээр яг аниме амар гоё эхлээ явжсан зүгээр яг эхний баг тэр чинь 5 6 дахь энэ баг хэрэгтэй. Зүгээр үлдсэн бүр анх үзчихээ бүр шокнд орчихсон. Бүр ёо. Ямар хүн гэхээр өөрийнхөө охиныг тэгж туршилтын туулаа болгодیں۔ Тэ. Тэнгүүт бүр тэр нь зүгээр ингээ тэр аавынхан тэр нөө охиноо кимера болгож байгаа шалтгаан зүгээр улсын алхимч гэдэг цолоо авч үлдээд мөнгөтэй тансаг хангалан амьдраханд бол тийм хийж байгаа. Бас их мэдл нэр хүнд. Тийм. Тэнгүүд ингээд яг трийгээ бас нөө төгсгөлийн анги дээр хэлдэг. Тэнгүүд яг энэ хоёрын яавад гэсэн бол бид нар ингээд зүгээр л жирийн хүн байж ингээд тэнгүүтээ нөө хэлдэг шүү дээ нөө амьд авах хугацаанд ингээд зүгээр төрхөн зураг авалт юм дээр ингээд хамаг маа залиасалдаг ч юм уу те хамаг маа хайдаг тэр. Эд нөгөө нэг тэр охины тийм мэдчихэнгүүт уурлаад ингээд заамдаа давсан. Тэгсэн чинь шүлэн заттдээ шүү дээ. Чи юунд нь гайхаад байгаа юм чинь л алхимчтэй гэдэг шүү дээ. Яа тэр бүсэг бүр хүн амар те. Бүхэл бүтэн өөрийнхөө багцсны дасрахыг тэгчээд тэгж хэлж идэг. За. Тэнгүүд бас нэг хурц тусдаг юм болохоор нэг 8 дугаар анги дээр хин Мэйс Хьюс нэг эхнэрийнхээ гарт бодуулж өгдөг гэсэн. Яа. За ер нь бол ингээд энэ цуврал бол ингээд зүгээр за баг нарийн ярих юм бол анги болгон дээр нь ингээд детальчилж яриад баг подкаст хийж болмоо шүү дээ. Подкаст юм эсвэл видео хийх юм уу тийм. Тэнгүүд анги болгон дээр нь яг нэг тийм тухайн ангийнх нэг философийн харуулт юм уу тийм. Зарим юмд нь бол нөгөө нэг 2 3 анги дамжсан юмуд байдаг шүү дээ. Тэгээд тэрнгээр нь болж болох юм тийм. Гэтэ ер нь бол ингээ яг анги болгоны баг ингээд тус нь авч үзэх юм бол үнэхээр дип. Тийм тэнгүүтээ одоо дүр болгон дээр задрагаа хийж болно. Тэгээд бүр хамаг гоё юмнуудын одоо биш одоо 7 нүгэл байгаа штэ тэр тэднэр дээрээс ингээд детальчлаад ингээд бас юм хийж болно. Одоо хамгийн энэ жишээ гээд grid ингээд би ингээд алт мөнгө хүүхэн их мэдл хүүхэн дуртай нэтрээ гээд ярьдаг хүч гэсэн яг 62 дугаар анги дээр яг нэг хөхтэй хэлдэг ш нь нэг хин яваа хоёрлаа харж яснаа та нар юунд ойлаад байгаа юм бэ тэнгүүд гэ. Яг тэнгүүтээ ингээд яг тэр өмнөх ангиудынх нь хэсгүүд юм гаргадаг да. Тэрнээр ингээд яг ингээд хараад яг ингээд бүхлийнх нь мөчийг нь тэр өмнөх ангиудынх нь хэсгийг харах юм бол яг ингээд бас ингээд хүн хичнээн ирэх мэдл юмд ингээд шунж болох ч гэсэн яг үндэ хүн хүнээрээ дутдаг гэдгийг бас харуулцдаг. Лин яг үндэ гридийн шунж исэн юм зүгээр найз нөхөд байсан гэдэг тэрийг харуулцдаг. Тэнгүүд бүр яа грид үйлмэр тэ хамгийн их нөхдөг ёо хомонглоос тэгээ хамгийн сүлдэгдэг хомонглоос. За дүүлжний full metal-аас хамгийн дуртай дүр чи юу вэ? Сэлчлээс. Grid. За Scars гоё дүр. Тий, Scars гоё. Scar тасархай дүр.
Хогн хаан бас гоё. Тийм Хогн. Йоо 63 дахь анги дээр яг үхдэг хэсэг дээр нь чи нөө ширэлцсэн мэс нөө. Йоо би тэрийг чи үзчихээ би бүр ингээд доктор сонирн болоод нэлээс цэлэгнэж бүр тэр Пинако амар гүйж ирснэ ингээд хизээрсэн Хогн хаан юм биснэ. Яа нэгэд үлдэн штэ тий. Би хүн үхэж явахдаа хизээ чим чаргалтайгаа харсан үгүй. Тэсний Хогн хаан ч бас хэлдэж штэ үхээх өмнө. Триш одоо би ингээд чам дээр очлаа. Тий. Гэтэ яг үхэх басан чи ингээд жоохон амьдралд хорогддаг юм байна гэд. Тэнгүүтээ өнөөдөр нэрээ намайг ээд аав гэж дууцсан. Гэтэ урд нь тэнэг аав гэдэг үг байсан л да. Тэр хэсэг бүр тэ хараас нь тэгээд яг Пинако өөрчлөөд гисэн чинь CD нөгөө нэг яато мицукета. Тэр аль хаяагаа. Тэгээд тэр 61 дугаар анги дээр нөгөө нэг яад ш нөгөө нэг эцэг нөгөө нэг нарыг залхиад бурхан болчлаа гэж. Тэгсэн чинь яг нөгөө нэг юу юуны нэг хин нөгөө хүмүүс гарч ирдэг дээ нөгөө нэг хүмүүс сүнсэн. За тийм. Тэр хэсэг дээр яг манай хэд ингээ хүн золиос алсан хэд ингээ зүг зүгээр ээжсэн хүмүүс нүхсэн байдаг. Тэгсэн чинь скар ингээ өөхөх юм нөгөө хувирглаа хийцэн. Тэгээ бүх сүнснүүд боцдог. Тэр хэсэг дээр ингээ юу хэлдэг шүү дээ. Бид нарт одоо боцох сүнс байхгүй. Гэхдээ амистрисийн хүмүүс та нарт одоо ингээ буцаад амьдрах боломж байна гингүүтээ нөгөө нэг өмнө өгсөн юунууд ингээ буцаачдаг. Яг тэгэл бүр ингээ огшоол байжсэн чи яг тэр нэг хүүхдээ ойлгох юм бэ. Тэгсэн чинь дахиад яато яжил CD фэ. CD хитэн дуудаг лээ. Full Metal Brotherhood дээр яг ending нэг нь өсөө 2 байдаг лөө. Тийм 2 дуу. Ending нэг нь өсөө. Тэнгүүтээ opening 5 Rain. Тэнгүүтээ нэг юу видео гейм байдсан шүү дээ. Full Metal-ийн. За. Тэрэн дээр видео геймийн нэг видео гейм байдаг. Тэнгүүтээ тэр нь бас нэг хөрх овоотой зэ. Тэрнийх нь ост нь CD-ийн драма гэдэг. Яа, ерөөхдөө Full Metal-тай 3 дуу албагдсан. За ингээд хоёлаа баг цаг болсон байна. 50 минут болсон шүү дээ. Зэ. Тэгээд саний 5 дээр нь орч чадаагүй сурлаад юу байна. Тэрийг ингээ хальт дуртаад юу гэдэг подкастаа дуусгах уу. За. Энийг бол Code Geass. Амар политикл шүү дээ. Би хиндэ яг тэр нэг амар Barbie фигурээс нь болоод амар үзий ядаад үздэг байсан. Тэгээд ер нь чиний дуртай л хорц зурглаа шүү дээ. Тэр чинь гэхдээ арай л Barbie шүү дээ. Миний дуртай хорц дээр ч яаж болчихно л гэдэг байхгүй. Орч чадаагүй гэх юм бол минийх Bleach Naruto 2 байгаа л да. Ялт ч үнэхээр багасаа үзэж өссөн. Тийм Bleach биш Naruto дээр Full Metal таавах юм. Full Metal дээр ингээ өмнөх ангууд дээр ингээ ангуудаасаа зөрдгөө шүү дээ. Яг тийм үйл явдал тохиолоход яг ингээ нэг тэнгууд Naruto дээр одоо жишээ нь амар их тийм зүрсэн юм бид бүр анхныхаа нөгөө тохиол дээрс гарч ирсэн юм уу. Тэнгууд одоо жишээ нь Констант хүмүүс хайцсан бэ. Тэг ч юм уу. За тэр жоо за. Тэгээ Bleach Naruto 2 угаасаа нөгөө TV time kids time-аар л авах үзэж өссөн шүү дээ. Тэгэл дараа нөгөө нэг fans up гэж гарч ирэл тэгэл интернет болоод ер нь интернет болоод үзэж гисэн тий. Одоо баг 9-8 оны үед л бах тий. Тэр үед л ер нь интернет болжсэн мэт тий. Би бол тийм яг манай үед бол гэр гэртэй бол болж исэн яг тэр хэвчээ тий. Яг тэрнээс босдоор интернет кафе байдаг гэсэн. Тэнгүүдээ тэр чинь 20-30 минутанд юугаа хийж амжих юм бэ? Ханд мөнгө байхгүй юм чинь жоо ямар мөнгөөр орно тий. Тийм тэгээд өсрэл манга уншаал гарна шүү дээ. Naruto бол яг нөгөө амар хайртай. Тэсэрнэ бас үнэхээр дургүй юмнаас ч угаасаа байдаг тий. Аниме 43% филлер анги. Тэгээд Bleach бол угаасаа амар Bleach-ийн дуунууд бүр үнэхээр засаргаа тий. Тийм Bleach-ийн opening 13-ыг seed дууссан Ramono melody. Shizukani. Болно. За тэгэхэд би яг нэг айгу олон жанрын юмнуудаас бас оруулахыг хичээсэн. Тэнгүүт нөө romance, comedy, тэгснэ бас жоохон sci-fi. Тэрний юу вэ гэхээр Ano Natsude мат тэр 12 ангитай. Яг миний хувьд бол үзсэн хамгийн гоё роман санагдаад байт юм аа. Яагаад чи. Тэгээ яаж ил тэр үед ингээ нэг тийм 100 үзсэн юм аа. Яг нөхцөл мөрдсөн. Тэгээ ганцаараа те ганц. Тэгээ нэг амар надад л бүр үнэхээр амар гоё тусчихсан. Яг би романс цөөхөн үздэг ч гэсэн ер нь бол том томуудын ер нь ихэнх нь үзчихсэн л та алдартай тийм. Гэтэ яагаад ч Ano Natsude мат дээр бүр амар буугаддаг байхгүй. Тэгээд өөр гэх юм бол яг нөө 2000 оноос өмнө
гэхээр нөгөө Cowboy Bebop байна. Аха. Sci-fi, western, noir стилтэй бүр төгс аним. Тэнгүүд интро нүртэл яг нэг тийм нэг барууны интро гэлтгүй ер нь тэр чигтээ саундтрек нь бүр үнэхээр амар. Тэгээд юм jazz өгчм орж ирэл. За Cowboy Bebop бол ялчгүй masterpiece. Зэрэг л. Тэнгүүд яг нөгөө Neon Genesis Evangelion байна. Evangelion гэдэг юм уу? Аним дээр Evangelion гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүтээ би нөгөө видео үзэнгүүт Evangelion гэдэг Америкчууд яриад би яг алингаар нутаг мэдэхгүй байна. Яг заасан мэдэхгүй. Би тэгтээ үзэж дуусаагүй байгаа байхгүй юу? Ерөөсөө үзэж байгаагүй, үзэх ёстой гэдэг мэддэг. Тэгтээ үйл явдлын ерөөхдөө ингэ мэддэг. Тэснэр нөө үзэж байгаагүй. Тэгээ яг саяхнаас үзэж эхэлсэн, арай дуусгаагүй байгаа. Тэр ерөнхийдөө бол яалтч үнэхээр л шилдэг бүтээл юм байлээ. Мека аним дундаач. Тэг хамгийн гол нь энэ анимын философи нь бас амар. Ер нь л амар. Яваасаа хоёлоо нөгөө одоо цаг гарцсан байна. Тийм бол нэг ихээр тийм байх та. За чамд өөр юу байна? Йоо, Blue Exorcist энэ. Аuna Exorcist. Окей. За тэнгуут араас нь юу байна? Katakyoshi Hitman Ипо. Дуусаагүй. Гэрэлттэй. Тийм зөвхөн аниме дуусаагүй. Гэхдээ яг аниме нь бол амар гоё. Гэтэ бас эхний хэсэг нэлээд өдөртэй. Эхний 20 анги. Гэхдээ тэр чинь хөрхэн характеруудаа ингээд ерөөд нь хөв үнийх нь талаас харахад шүү дээ. Надаа бол ингээд хүмүүс амар ярьдаггүй. Тийм. Амар underrated санагдаж надаа. Надаа бас нөгөө өөр underrated санагддаг юм бол надад Soul Eater санагддаг байхгүй. Аа. Яг бас нөгөө нэг Death Note юу гэдэг шиг асуудалтай л да Hunter x Hunter шиг. Амар гоё явж байгаа төгсгөл нь надад үнэхээр хаалгаддаг юм. Гэтэ нөгөө хүмүүс ерөнхийд нь амар нэг тийм ярьдаггүй байхгүй нөгөө. Тийм. Soul Eater-ийг нэг тийм авч хилцдэг юм аа. Надад бол амар гоё санагдаад байдаг юм байна. Үзэхэд ч амар тийм гоё нэг уур амьсгал нэг тийм готик юм шиг тийм. Тэр нь амар гоё тийм. Тэгээд яг ээчи гардаг чинь тэр нь тийм амар их биш. Тэгээд ингээд дөрүүд нь амар сонирхолтой. Одоо жишээ нь Kid Hidl нөө бүх юмэг тэгшинтэй байх гэдэг амар. Тэгээд амар инээдтэй. Акшн амар гоё. Тэгээд дөрүүдийн бол хөгжүүлэлт нь амар гоё явж. Гэтэ хамгийн тэнэг нөгөө нэг гол дүрийн нөгөө Мака хин хоёр шүү дээ. Сөүл хоёр. Тэр хоёр нь хамгийн гол хоёр дүр нь хамгийн тэнэг хоёр дүр шүү дээ. Нөгөө бусад нөгөө Kid-ийн нөгөө эмэгтэй юм бэлээ. Тэнгүүд авшээ. Тийм. Нөгөө эмэгтэй хоёр байдаг шүү дээ. Ихтэй хоёр. Тэнгүүдээ нөгөө хин байна? Rockstar. Авшээ Blackstar солирч байна. Blackstar л үү? Тийм Blackstar. Тэгээ нөгөө эмэгтэй тэр амар сонирхолтой ингээд. Тэр амар гоё ингээд development хийгээ явж байгаа байхгүй. Тэгсэн Marcus Soler амар сонирхолтой. Тэгээ нөгөө өөр орч чадаагүй юм бол надаа сүүл үеих. Би тэгтээ яг дуус үгүйг нь мэдэхгүй байна. Дахиж өөрчлөх үгүйг нь мэдэхгүй байна. Mob Psycho байна. 2 season гарсан. Тийм. Тэрэн дээр бол чи үзээгүй те? Би эхний хэдэн анги нүцсэн. Тэнгүүтээ яг гарч яхад нүцчихсэн болохоор нэг хүсэн дуус харна үзье. Тэгээд тэр жигтэй дроп болсон. Үзээ. Одоо үзмээр л байгаа. Үзэр. Амар өрмөц зурагтай байгааз. Тэгээ нөгөө One тэр нэг тэнэг юмр бас байгаа. Тэнгүүтээ яг тэр анимашных нь хувьд аваад ч юм бол яг тэр үндсэн аниматор шүү дээ. Тэрний гаргаж байгаа тэр одоо илэрхийлэмж дөрүүдийн илэрхийлэмж биш одоо акшных нь илэрхийлэмж хөдөлгөөний илэрхийлэмж тэр нь бүр амар галзуу. Анимашн бүр үнэхээр гоё шүү дээ. Тэгээ зураглал нь амар тийм тэнэг юм шиг өрмөц ирнэ. Анимашн бүр үнэхээр тасраа. Тэгээ хамгийн гол нь илэрхийлж байгаа санаа. Тийм. Одоо нөгөө хүн ингээд нөгөө ганцаараа байвал ямар байдیں۔ Тэ ямар байдалд хүрдیں۔ Хүн одоо эргэн тойронд хамт олон найз нөхөд ер нь ингээ эргэн тойрны хүрээллийн хүмүүс өөрт нь ямар чухал байдаг гэдэг ч юм уу те. Сэтгэл хөдлөлөө яаж барих юм? Сэтгэл хөдлөлөө ингээ барихгүй байснаа ямар үр дагавар төрдing гэдэг ч юм амар ингээ гой санаануудыг илтгэсэн ер нь бол цуврал. Season 2 бол ялангуяа бүр надад амар таалагдсан шүү дээ. Нэг хоёр нь хоёлоо гоё л доо. Гэхдээ хоёр нь бүр үнэхээр галзуу санагд. Гэтэ яг нөгөө нэг төгсгөлийн харахад хоёрын төгсгөлийг харахад бол надад бол үргэлжлэх боломжтой юм шиг санагдсан л та. Гэтэ яг одоогор тодорхой мэдээлэл байхгүй болохоор хэлж мэдэхгүй л байна. За менежер яг сүүлийн хоёр нь гэвэл нэг нь Bleach. Shizukani. Яалт ч гоё. За хамгийн сүүлийнх нь бол Magi. Magi. Nice. Яг гэтээ бас үдсэн шалтгаан Seed. Seed яг нэг хэдэн сар эртээ ерөөсө шин цомог альбом ерөөсө гаргаагүй байжсэн гинт аниме опенинг гаргана гэсэн. Тэр нь Magi гэсэн. Тэгэхээр нь мангагийн нэхлээ уншсан, дайжгүй байжсэн. Тэнгүүд нь
вау анимын үзье. Тэгсэн чи ингээ анимын үзээд ингээ нөө дуугаа явахыг хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чи акогарэ ваймаа. Тэнгүүд вау. Тэг нөө манганы хальт ингээ эхлүүлсэн хүн чинь. Тэг ингээ дууг нь сонсонгод яа ингээ дуун ингээ зөгцсөн. Тэнгүүд яг манай CD-ний нэг гоё юм нөө юу байдаг вэ? Одоо анимын opening дуулахаар болгоод заавал мангагаа уншдаг. Тийм болохоор ингээ дуун аягуугаа зөгцөө авчдаг. Тэгээ яг бүр ингээ дуун чимээд ингээ үзэх сонирхлыг улам төрүүлээ. Гоё юм шүү лээ тий. Тий амар гоё. Бас тэр нөө political юмнууд амар их байдаг. Тэ fantasy. Тэгээ цэвэр фэнтези яг та. Тий цэвэр fantasy. Энэ ямарс нэг тэр нэг зөв нэг клип харсан юм аа. Зөв бичлэг. Чин тэр яат нэг шидтнүүдийн сургууль Монгол юм аа. Тий. Тэр Hogwarts гэсэн тэгснэ тэр season 2 дээр. Тэгснэ Dumbledore шиг нэг уус ахалтай нэг season 2-ийн part юуг нарцсан байна. Season 2-ийн opening нэг нь бас anniversary. Тэ амар тийм нэг political юмнууд ихтэй, тэнгүүтээ бас fantasy, тэнгүүтээ comedy ихтэй, амар гоё бүх юм бас хөөрхөн зөгцсөн. Мангаг нэг уншаад явъя гээд жоохон явуулж байсан чинь spoiled болоод төгсгөлийн мэдсэн, лахаас төгсгөлийн дүүл явдлын тэгээд дроплцсон. Өгнөгийг бол үзгэлээсэн. Одоо бол яг Harry Potter шиг ягцдаг. Тэр season 2 дээр л яг нэг сүүлийн 10 үед тэгээд spell байдалтай шүү дээ. Тий. За өөр ярих юм үлдсэн үү? Болчлаа шүү. 5 топ яг биш ээ топ 5 гэж яг үндсэн дуртай 5 ярьсан. Тий нэрээ бит хоёр нөгөө нэг сая 5 ярихтаа ерөөсө дугаарлаагүй шүү нэрээ. Зүгээр л яг өөрийнхөө дуртай гэдгээс л тийм дуртай гэдгээс л ярьсан. Тийм дараалал нь ерөөсө хамаагүй шүү нэрээ. Гэтэ яг яалтч хамгийн ихэнд full metal баха. Тийм яаж full metal аа нэгтэй. Тийм байна. Тэгээд энэ хүртэл бас сонсонд баярлалаа. Миний хоолой мод сүйцсэн шүү дээ. Яа. Энэ хүртэл сонсонд баярлалаа. Бит хоёр нөө 2-7 хоногт гизэл ямар ч юм төлөвлөлөө байгаа. Төлөвлөгөөн дээр бол яг тийм ба төлөвлөж байгаа хараад тийм ба. Тэгээ ямар ч байсан алдахгүй ингээд энэ хэрчээр явахыг хичээнэ. Тэгээ энэ мэтчлийн ингээд нэг сэдвийн хүрээнд ингээд барьж аваад ямар ч ярилцах байгаа тий. Зарим дээр нь бол бас мэтгэлцэж муудалцах юм гарч магадгүй гэж бодож байна. Гэтэ баг үгүй бах ягаад гэвэл бит хоёр бас их юм дээр амар санал нийлчээд байдیں۔ 70-80% тал нийлчээд байдаг. Тийм болохоор гайгүй л бах гэж бодод. Гэтэ яг бас тийм байвал сонсож байгаа хүмүүс бас сонирхолтой шүү дээ. За баярлалаа. За дараагийн дугаараар дугаарч гэсэн юм. Хэтрүүлсэн шүү. За дараагийн подкастаар уулзтлаа. Баярлалаа.